Ариун сүнсээ намайг дүүргэж өгөрөө. Яг энэ бэлхэм дүүргэж өгөрөө. Тэгээд таны үгийг дамжуулахад таны үгийг сонсоход ариун сүнсээ удирдан дагуулж чиглүүлж өгөрөө. Тэгээд өнөөдрийн залбирал болохоор хүн өөрөө ухаанаар шийдэх биш ээ. Бурхны удирдамж ба хүслийн дагуу хийх юм аа. Бид нар маш олон тохиолдолд өөртөө ухаанаар шийдэх гэдэг. Аливаа зүйлсийг өөртөө мэддэг алхамаараа мэддэг зүйлсээр бэлэнчлэн хүнийхээр хийх гэдэг. Хүнийхээр оролдох гэдэг. Хүнийхээр заримдаа залбирж бурхныг хөдлөх буюу өөрийнхөө хүснээрээ бурхныг ингэж хөдлөх гэж оролддог. Тэр нь болохоор буруу хандлагатай юм болоогүй байхад болоогүй юм уу байж хахад бүх зүйлс цаг тухайтай бүх зүйлс эмх замбраатай явдаг. Тэр дунд тэр зүйлсэд саад болдог зүйлсүүд бас байдаг. Саад болдог тэр байдлаас өөрчлөгддөг. Энэ тэдгээр зүйлсэд өөрөөхөө хүчлэх биш юм. Бурхны удирдамж ба хүслийн дагуу хийх юм аа. Энэ бол хоёр талын зүйл байна. Хүн өөрөө ухаанаар шийдэх гэдэг, өөрөө ухаанаар шийдэж болох гэдэг. Харин энээс илүү юу вэ гэвэл бурхны хүслийг дагангууд тэгээд бас бурхны хүслийг дагна гэнгүүт хүмүүсийн дотроос хоёр зүйл байдаг. Тийм бурхны хүслийг дагж байгаа залбирчаас бурхан юу гэсэн тэрийг би хийн гэдэг. Яг үнэн үү гэдээс асуухаар байдаг. Тэрийг бурхны удирдамжийг, бурхны хүслийг бүрэн дагах тэдгээр хэрэгцээ. Тэрхүү удирдамж чиглүүлнээр үнэхээр өөрийн ойлголтод түшүүлэх өөрийнхөө замаараа явна гэж ерөөсө дөрвөлөхгүй бурхан юу хийг нь тэрийг дагаж хийдэг. Тэрхүү байдал руу тэрхүү дуулуурт үнэхээр орохыг хэлж байгаамаа. Тэрхүү дуулууртаа байхыг хэлж байгаа. Тэрхүү бүрэн дуулууртаа байж үнэхээр явахыг хэлж байгаа. Тэр бурханы удирдамжийн дагуу би бурханы хүслийн дагуу болж байгаа шүү дээ гэж байгаа боловч яг бүх амьдралаа бурханд өргөөгүй хоошин суудаг байсан ямар нэгэн байдлаар байсан байх юм бол яг л бид эдгээр талбар дээр бурханыг ерөн хайх маа. Байдлаас өөрчлөх юм. Тэгээ бурхны удирдамжийг үнэхээр бурхан биднийг мэдж байгаа, бидний зөрсдлийг мэдж байгаа. Тэгээд өдрийн дараач хишлэлээр өдөр харцгаа ингээд сургаал төгс 3-5 дээр хэлэхтэй. Бүх зүрхээр эзэнд итэг гэж байгаа. Тэгээд хүн зүрхнийхээ талаар итгэж болж байна болж байна. Зүрхнийхээ 3-1-ээр итгэж болж байна. Бүр зүрхнийхээ 9-10 буюу бараг 90% нь итгэж байгаа 10% итгэлгүй байх боломжтой. Итгэж явж байгаа яг тэрхүү яг түүний хүний зүрхэнд юу байна гэдэг тийм галаар орох юм альва нэгэн зүйлсээр тулахад жинхнээсээ хүний зүрхэн дотор юу байна гэдэг нь шалгахуулах боломжтой байдаг. Шалгах боломжтой гэдэг. Тэгэхээр бүх зүрхээрээ эзэнд итгэж байгаа. Тэр хүн юм чинь зүрхээрээ эзэнд итэг гэж юм те. Тэгэд өөрийн ойлголтод бүү түшгэлж. Тэр яг хүн өөрийн гэсэн ойлголттой. Өөр ойлголтоор за энийг ингэж залбирахаар бурхан ингэж хариулна. Би энийг ингээр бурхан ингэн. Тэгээ би энийг ингэж ажиллаа хийгээд ингэчээр ингэ болно. Хүн өөрийн ойлголтод маш олон төшгөлдөг. Тэгээд ингэж ойлгомж удирдамж чиглэл бурхан миний ингэх гэж байгаа юм да тэгэх гэж байгаа юм. Ийм болох гэж байгаа юм тэгэх гэж байгаа юм гэдэг. Энэ байдлаар үнэхээр хандаж хийдэг байна. Тэр энэ байдлаас бид нар яах вэ? Энэ байдлаас бид нар яаж гарах ёстой вэ гэвэл бид нар тэр байдлаас үнэхээр гарах тэрхүү байдлаас яах вэ гэвэл өөрийнхөө ойлголтод бүү түшгэл. Тэр түшгэлж ин тэ бурханд итгэх биш өөрийнхөө ойлголт түшгэл. За ийм чи ийм болдго юм байна. За одоо би ингэ ичгээр ингэсэн ойлголтод түшгэлж байгаа. Бүх зүрхээр эзэнд итгээрэй. Таны нөхцөл байдал амьдрал тань яг юу болж байгаас үл шалтгаалаа та бүх зүрхээр эзэнд итэг. Тэр өөрийн хүч чадлаар өөрийн удирдамжаар хийхийг оролдох биш ээ. Тэр бурхны удирдамжийг үнэхээр бүрэн 100% хүсэж энэ амьдрал таних юм аа бурхан минь гэсэн бүрэн өргөсөн амьдралтай амьдрахыг хэлж байгаамаа. Өнөөдрийн залбирал бол юм байна. Та бүгдийг бурхан удирдамж чиглүүлэх болтгоо. Бурханы удирдамжийг бүрэн удирдах, бүрэн дагаж үнэхээр явдаг болгоно болохоор амьдралаа бурханд өргөсөн тэр амьдралыг хэлж байгаа. Амьдралаа бурханд өргөсөн бүрэн амьдрал яг уу тэр амьдралын бүр амьдарч байгаа шийдэл болгон бурхнаас ирсэн бол бурхны удирдамжийн дагуу үнэхээр явдаг байгаа байхгүй юу? Тэгэхээр та бүгд үнэхээр өргөж чинь даадах чинь эзэн бурхны хүслийг үнэхээр хүн нэг бүр үнэхээр дагаж явах болтугай. Та бүгдийг үнэхээр дагаж үнэхээр яваараа та бүгдээр яваараа гэж бүгд та бүгд үнэхээр уриалж чинь эзэн Есүс нэрээр өөрөө ойлголоод бүүдшгэлээр бас үүний хажуугаар дандаа бурханд үнэхээр бүх удирдамжаа өгч чинь огт юу ч хийхгүй байгааг хэлэхгүй чадах бүхнээ хийн. Ажиллах ёстой бол ажиллана, хийх ёстой зүйлээ хийн. Бүх зүйлсээ хийгээд урагшаа явж байхад амьдрал саад болж байгаа альва нэгэн зүйлс байх юм бол тэр зүйлсүүдийг бид нэр орхиод бурханд үнэхээр бүх зүрхээр эзэнд итгээд урагшаа явах юм аа. Багтааж бурхан би бүрэн итгэж байгаа гэсэн тагт нам суудаг. Бурхныг хүлээж байгааг нь болохоор бүхэл ажиллаа хийгээд бурхнаас удирдамж чиглүүлэхийг мэдэх. Тэгээ бас нөгөө талаар хэсгэр гол бурхны удирдамжийг би яаж мэдэх вэ гэдгээс эхэлнэ.
Энэ бурхантай харилцаанаас эхэлдэг юм аа. Бурханыг танин мэдэж, түүнийг мэдэж, түүнтэй ярилцаж, түүний хүслийг үнэхээр мэдэж явахыг хаас эхэлнэ. Энэ тэрийг нас яадаг вэ бол бурханыг бид нар таньж мэддэг. Бурхан бол бидний аав юм аа. Өөрхөн үгээр дамжуулж ярьдаг. Ариун сүнс бидэнд үнэхээр илчилж өгдөг. Ариун сүнс бидэнд үнэхээр ярьдаг. Тийм аа. Тэг бурхан үргэлж өдөртөм чиглүүлгээ үнэхээр өргөдөг. Үнэхээр дагдаг. Тийм болохоор та бүдийг урамшуулж байна. Назарын Есүс нэрээр хамтаа бүгдээрээ залбирцгаая. Эзэн бурхан минь ээ. Амьдралынхаа олон талбар дээр өөрийнхөө ойлголтод түшиглэж исэн ухаарж авлаа. Энэ ч болох юм бэ, тэр ч болох юм гээд олон төрхөөр ухаарл ба олон ойлгох гэж бодсон зүйлсээр би очиж исэн байна. Яг өөрийнхөө ойлголтод түшиглэж исэн байлаас би эргэж байна. Харин бурхан минь ээ. Таны өдрөмжөнд би итгэж байна. Бүх зүрхээрээ бурхан минь ээ. Би танд итгэж байна. Бүх зүрхээрээ итгэж байна. Танд өргөсөн амьдралыг билүү танд өргөсөн амьдрал байх болтугай миний амьдрал. Танд бүрэн өргөж байна. Танд бүрэн даатгаж байна. Бурхан эзэн таныг алдаршуулсан. Бүхий л амьдралынхаа турш таныг алдаршуулсан. Тэр амьдралаар амьдрах болтугай. Сатан алхахыг оролж байгаа тэр бодол сүнсүүдийг хөөн залилж байна. Назарын Есүс нэрээр худал бодлоодыг өгöd өөрийн ойлголтод түшиглэх буюу ингэдэг тэгдэг дэлхийлэг ойлголтуудыг өгдөг. Юм урд хормоогоор хойд хормоогоо нөхнөх гэх жишээнээр тэдгэр ойлголтуудыг өгдөг. Тэр нөлөөлөхийг оролж байгаа бодол сүнсүүдийг хөөн залилж байна. Сонсож байгаа хүмүүсээс назарын Есүс нэрээр би зайлуулан гаргаж хайж байна. Хөөн залилж байна, цэвэрлж байна. Зэн Есүс нэрээр хамтаа санаа нэгж байна. Зэн таны хүсэл тэнгэр шиг газар дээр биелэгдэх болтугай. Эзэн Есүс нэрээр өрөөнд залбирч байна. Амен. Хаалелуя. Хаалелуя.